Монгол Улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургууль 5 хөтөлбөрөөр дасгалжуулагч багш нарыг бэлтгэж байна. Энэ хүрээнд улсын спорт сонирхогчдын мэргэжлийн багш дасгалжуулагчдыг бэлтгэхээр болж аль бие усны гэрээ байгуулах үйл ажиллагаа боллоо. Гэрээнд Монголын улсын спорт сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Инхбаатар, Монгол Улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургуулийн захирал Болт Эрдэнэ нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Олон жилийн дараа улсын спортын багш дасгалжуулагчдыг дахин бэлтгэн гаргах гэж байгаагаараа онцлогтой. Эхний ээлжиндүүд нэгдүгээр курсын оюутнуудад бол 50% тэтгэлгийн холбооны зүгээс сургалтын тэтгэлэг олгохоор төлөвлөж байгаа. За энэ тэтгэлэг маань зөвхөн 50% хязгаарлагдахгүй. За 2 дугаар курсээс 30 түнгээс хамаарат 75% болох, 3 дугаар курсээс магадгүй 100% болохоор төлөвлөгөөнүүд гарсан байгаа. За зөвхөн сургалтын тэтгэлгээс гадна холбооны олон төрлийн арга хэмжээнүүд хамруулах, за сургалтын хөтөлбөрүүд хамруулах, за магадгүй цагийн ажлуудыг холбоон дээр хийлгэх, за шүүгчдийн зөвлөлд шүүгчдийн бүрэлдэхүүнд орж бас ажиллуулж дадлах хийлгэх, за гишүүн клубүүдээр бас туслах багшийн ажлыг хийлгэх, за магадгүй аврагчийн ажлыг хийлгэх гэх ингээд маш олон үе шаттай ажлуудыг бас оюутнуудад зориулж хийнэ гэж төлөвлөж байгаа. Өмнө нь 1991-ээс 95 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургууль усын спортын мэргэжлийн багш дасгалжуулагчийн ангийг нээж анхны усан сэлэлтийн мэргэжилтэн дасгалжуулагчдыг дотооддоо бэлтгэн гаргасан түүхтэй. Хамгийн сүүлд Монгол Улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургууль 2005 онд усан сэлэлтийн багш дасгалжуулагч мэргэжлэр төгсөгчдийг төгсгөн гаргасан.